Сайн бацгаана уу үзэгчдээ. Хятад хэлний дунд чатны хичээл эхэлж байна. Бид өнгөрсөн хичээлээрээ гуожан, гаошуу, арай, чэншү гэсэн үг хэллэгийг мэдж авсан. Эдгээрээ давчгаан тавтъя. Гуожан гэдэг нь хит магт гэсэн утгатай. Энэ нь мэдээж магтаа сайшаалын хариуд хэлдэг ёсроглын үг шүү дээ. Жишээ нь 我的工作并不好，您是过奖了. Миний ажил төдийлөн сайнгүй шүү дээ. Та хит их магтж байна. Дараагийн үг бол гаошуу, мэрэгжилтэн, мастер гэсэн утгатай. Энэ үгийг мөн харилцагчаа магтахад хэрэглэдэг шүү дээ. Жишээ нь 电脑高手, компьютерийн мэрэгжилтэн, 游戏高手, тоглоомын мастер гэх мэтээр. Өгүүлбэрт орсон байдлыг нэрхэн харъя. 我的朋友是一位写文章的高手. Миний найз зохион бичлэгийн гарамгай мэрэгжилтэн. Харин бас нэг үгс үг бол 只是而已гэсэн бүтэц. Энэ маань зөвхөн төдий хэтрэхгүй гэсэн утгатай байсан. Жишээ өгүүлбэрээр иргэн саная. 我只是从小就打而已. Би багасаа тоглодог байснаас хэтрэхгүй. Өмнөх хичээлээр үзсэн бас нэг үг бол 谦虚. Даруу төлөв гэсэн утгатай үг. Бид энэ үгийг 谦逊гэсэн үгтэй харьцуулж үзсэн. Өгүүлбэрт орсон байдлыг харъя. 有一个谦虚的态度，才能听得进别人的意见，该积极的工作。有一个谦虚的态度，才能听得进别人的意见，该积极的工作. Даруу байснаар хүний хэлсэн сандыг сонсож хүлээн авч өөрийн ажлаа үргэлжлэнэ. Харин одоо ялгааг нэрхэн санацгаая. 谦虚гэдэг нь үйл үгийн үүргээр зэрэглэгддэг. Мөн тэмдэг нэрийн үүргээр ч ордог бол 谦虚зөвхөн тэмдэг нэрийн үүргээр ордог шүү дээ. Өгүүлбэрээс дэлгэрэнгүй харцгаая. 你就别谦虚了，谁不知道你在这个学科是有名的权威? Чи даруу зан гаргаад хэрэггүй. Чамайг энэ салбартаа нэр хүндтэй гэдгийг мэдэхгүй байсан. Үзэгчдээ бид өнгөрсөн хичээлийн агуулгаар тавчгаан тавтлаа. Харин одоо шинэ хичээлээ эхлүүлцгээе. Бид өмнөх хичээлийнхээ агуулгаар дорны ард түмний харилцааны энгийн ёсноос мэдэж авсан. Харин өнөөдрийн хичээлээр морь сургагчийн уур чадварын тухай сонирхолтой харилцан яриаг хамтдаа сонсъё. 你这张照片是在哪儿照的呀？在内蒙古照的，怎么样？你骑马的样子太帅了，比大明星还酷。你不知道那天别提多不好意思了，我一上马背，马就不停地动，差点没把我摔下来，看我都快哭了。教练才走过来，他摸了摸马头，跟马说了几句话，马立刻就老实了。教练说什么了呢？他说：“马儿，这位美女是外国客人，你要是不配合，传出去影响多不好呀！你要是老实的带她走几圈，那我就有面子了。”教练还挺有意思的，不过骑着马走走也很不错了。是我挺开心的，但我觉得马儿不太高兴。要是让他一直走下去的话，他肯定觉得很无聊，所以我骑了一圈就下来了。不过照片上的马看起来还挺高兴的，很自然。 Морь үнэхээр хүний хэлийг ойлгох юм болоо. Бичвэрээ орчуулахаас өмнө шинэ үгээ мэдэж авцгаая. Энэ үг бол ку. Энэ нь хэрцгий хортой гэсэн үндсэн утгатай ч өнөө цагт янзтай гэсэн утгаар хэрэглэх болжээ. Жишээ нь ку чила, 你的发型看起来真酷. Чиний өсний заслт үнэхээр янзтай. Харин манай бичлэгт 你骑马的样子太帅了，比大明星还酷. том одоос янзтай гэж гардаг шүү дээ. Харин энэ өгүүлбэрт би хай гэсэн сонирхолтой бүтц байна. Энэ маань хавцуулсан давуу зэргийг илэрхийлдэг байна. Дахиад нэг жишээг харъя. Та да зүй би юм тав хай сяо. Тэрний ам энтороос жижигхэн. Харин одоо та бүхэн дараах өгүүлбэрийг би хай би гэн гэсэн бүтэц оруулан нэг өгүүлбэр болгож хураагаарай. Жишээ нь 昨天32度热，今天34度更热. Энэ өгүүлбэрийг 今天比昨天更热 болгосон байна. 玛丽家有100多书，麦克家有60本书. Ингээд өгүүлбэрээ тулгаарай. 玛丽家的书比麦克的更多. Орчуулбал Мэригийн гэрийн ном Майкийнхаас их. Бидний үзэх ёстой дараагийн үг бол 老师. Энэ нь номхон томоотой гэсэн утгатай үг юм.
Жишээ нь 这个孩子很老实. Энэ хүүхэд их томоотой. Харин бидний үзсэн бичлэгт 他摸了摸马头，跟马说了几句话，马立刻就老实了。 тэр морины толгойг илж байгаад хэдэн үг хэлэхэд морь тэр дайруу номхорсон гэж гардаг шүү дээ. Тэгвэл та бүхэн дараах өгүүлбэрт лаоши болон шизай гэсэн хоёр үгний аль нь орохыг нь нөхөөрэй. 要做人说话办事 Одоо нөхснөө тулгаарай. 要做老实人说老实话办老实事. Шудраг хүн байхад шудраг ярьж шудрагаар хэрэг гүйцэтгүүлдэг байх хэрэгтэй. Тэгэхээр лаошин тодтгол гишүүн болж болдог бол шизан тодтгол гишүүн болдоггүй байх нь. Тийм учраас бид лаоши гэсэн үгийг сонгох нь зөв юм. Бидний мэдэж авах ёстой дараагийн үг бол пэйхэ нийцэх гэсэн утгатай үг. Жишээг харъя. 他和珍妮配合得很好. Тэр Jennyтэй их сайн тохирдог. 这地毯及壁纸与家具甚为配合. Энэ хэвс ханын цаас болон гэрийн тавилгатай маш сайхан тохирч байна. Харин манай харилцаа ярианд 这位美女是外国客人，你要是不配合，传出去影响多不好呀。 энэ бол гадны зочин хатагтай. Хэрвээ чи түүнтэй зохицохгүй бол таагүй нөлөө үүсэж таарна. Ингээд энэ хичээлээр мэдэж авах ёстой сүүлийн үг бол 自然 байгаль зүй ёсны гэсэн утгатай үг байна. Жишээг харъя. 作为妈妈，她自然最了解女儿. Ээж байна гэдэг охиноо хамгийн сайн ойлгодог нь зүй ёсны хэрэг. Харин манай бичлэгт 不过照片上的马看起来还挺高兴的，很自然。 гэхдээ зурган дээрх морь их маадгар харагдаж байна. Хизээ язааны юм шиг. Үзэгчдээ ингээд бид мэдэж авах ёстой бүх үг хэллэгээ мэдэж авлаа. Одоо хамтдаа харилцаа ярианы өгүүлбэрээ орчуулъя. 你这张照片是在哪儿照的呀？ Энэ зургийг чи хаана авахулсан бэ? 在内蒙古照的，怎么样？ Өвөр Монголд яасан? 你骑马的样子太帅了，比大明星还酷。 Чиний морь унж байгаа нь үнэхээр гоё. Та модоос ч янзтай. 你不知道那天别提多不好意思了，我一上马背，马就不停地动，差点没把我摔下来。看我都快哭了，教练才走过来，他摸了摸马头，跟马说了几句话，马立刻就老实了。 Чи мэдэхгүй байна. Тэр өдөр зөндөө их хичсэн ярих ч юм биш. Би морины нуран дээр гарангуут зогсолтгүй хөдлөөд намайг унгахаад өгсөн. Намайг уйлах шахан байхыг сургагч хараад хурцчирэн морины толгойг илэн түүнд хідэн үг хэлэхэд морь тэр дайруудаа намхарсан. 教练说什么了呢？ Сургагч юу гэж хэлсэн юм бол? 他说：“马儿，这位美女是外国客人，你要是不配合，传出去影响多不好呀。你要是老实的带她走几圈，那我就有面子了。” Тэр морь минь энэ бол гадны зочин хатагтай. Хэрвээ чи түүнтэй зохицохгүй бол таагүй нөлөө үүсэж таарна. Чи номхон дөлгөөхнөр түүнийг дааж хэдэн удаа тойруулах юм бол би эвгүй байдалд орохгүй гэж хэлсэн гэв. 教练还挺有意思的，不过骑着马走走也很不错了。 Сургагч нэг сонирхолтой юм аа. Морь унаал, алхуулаад дайжгүй юм. 是我挺开心的，但我觉得马儿不太高兴。要是让他一直走下去的话，他肯定觉得很无聊，所以我骑了一圈就下来了。 Тийм шүү. Би их баяртай байсан. Гэхдээ моринд тийм байгаагүй хаа. Хэрвээ түүнийг алхуулаад байсан бол түүнд уйдгартай байх байсан баг. Тиймээс би ганц тойроод буучихсан. 不过照片上的马看起来还挺高兴的，很自然。 Гэхдээ зурган дээрх морь их маадаар харагдаж байсан. Хизээ язааны юм шиг. Ингээд би бичлэгээ бүрэн орчууллаа. Одоо та бүхэн дахин нэг үздэгэ нөө. 你这张照片是在哪儿照的呀？ 在内蒙古照的，怎么样？ 你骑马的样子太帅了，比大明星还酷。 你不知道那天别提多不好意思了，我一上马背，马就不停地动，差点没把我摔下来。看我都快哭了，教练才走过来，他摸了摸马头，跟马说了几句话，马立刻就老实了。 教练说什么了呢？ 他说：“马儿，这位美女是外国客人，你要是不配合，传出去影响多不好呀。你要是老实的带她走几圈，那我就有面子了。”
教练还挺有意思的，不过骑着马走走也很不错了。是我挺开心的，但我觉得马儿不太高兴。要是让它一直走下去的话，它肯定觉得很无聊，所以我骑了一圈就下来了。 Одоо бид үдсэн мэдснэ баттган сонсох дасгал ажил. Та бүхэн дараах бичлэгийг сонсоорой. Бичлэгт гарах шинэ үг нь Japan илүү цагаар ажиллах, Kaichu хасах, халах. Бичлэг сонсоод дараах дасгалыг хийгээрэй. Энэхүү дасгалт нь асуултын зөв хариултыг нь олох дасгал юм. 小夏，你没及时看邮箱吧？邮箱，昨天我没看，有什么重要的事情吗？今天早上要开会，你没看到邮件吧？哎呀，是吗？张经理，非常抱歉，我最近事情太多，没来得及看。前天也忙了一整天，晚上加班到12点。你忙什么呢？没看到你交给我什么，还常常迟到。这要是让别人传出去了，人家还以为我们公司什么人都能进来呢。真对不起，我不是故意的。我住得太远了，每天都很早就出门，可是路上别提多堵了。这不是理由。公司好多人住得比你还远呢。我看，你是不想干下去了吧？不是，不是，经理。您也知道，这是我第一次在中国工作，对这里的情况还不太熟悉。您再给我1个星期的时间，我一定好好表现。要是再迟到，您马上把我开除。我也不希望员工刚来1个月就被开除。再相信你一次吧。谢谢经理，我一定努力工作。Ингээд дасгалын асуултаа олсноо шалгая. 现在做错了什么？现在又буруу хийсэн бэ? 错过了公司的邮件. компани шуудан дээр алдсан. 前天没加班. Өөрчлөлтөөр илүү цагаар ажиллаагүй. 把公司的事情传出去了. компани ажлын талаар тараасан. Зөв хариулт нь мэдээж ирсэн бичлэгт. 邮箱昨天我没看. 有什么重要的事情吗? Захин шуудан өчигдөр би хараагүй. Чухал хэрэг байсан юм уу? Гэсэн яриа гарсан шүү дээ. Харин дараагийн асуулт нь Сяожад шинэ ажил нь ямар санагдсан бэ? 现在觉得新工作怎么样? A. 别提多自由了. Эрхчлөлтөйг нь ярих ч юм биш. 他感觉自己很忙, түүнд их завгүй санагдсан. 他不喜欢这份工作. Тэр энэ ажилд дургүй. Харилцан яриагаар бол хариулт нь B учрна. 我最近事情太多, 没来得及看. Сүүлийн ажил их байснаас үзэж амжаагүй гэж орчуулсан юм байна. Одоо харин бичлэгээ дахин нэг сонсъё. 小夏，你没及时看邮箱吧？邮箱，昨天我没看，有什么重要的事情吗？今天早上要开会，你没看到邮件吧？哎呀，是吗？张经理，非常抱歉，我最近事情太多，没来得及看。
前天也忙了一整天，晚上加班到12点。你忙什么呢？没看到你交给我什么，还常常迟到。这要是让别人传出去了，人家还以为我们公司什么人都能进来呢。真对不起，我不是故意的。我住得太远了，每天都很早就出门，可是路上别提多堵了。这不是理由。公司好多人住得比你还远呢。我看，你是不想干下去了吧？不是，经理。您也知道，这是我第一次在中国工作，对这里的情况还不太熟悉。您再给我1个星期的时间，我一定好好表现。要是再迟到，您马上把我开除。我也不希望员工刚来1个月就被开除。再相信你一次吧。谢谢经理，我一定努力工作。Хичээлийнхээ төгсгөлд нэгэн сонирхолтой хэлцүүгийг мэдэж авцгаая. Энэ бол ширүү зуран хараинда дасах гэсэн утгатай үг юм аа. Ингээд манай өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна. Бид өнөөдрийнхээ хичээлээр лаушир, пэйхэ, зуран, би, хай гэх мэт үгийн бүтцийг үзлээ. Харин дараагийн хичээлээр тоу, ганжин, шандан, пэй гэх мэт үг хэллэгийг мэдэж авах болно. Дараагийн хичээл хүртэл түр баяртай үзэгчтэй. Зэжээ. Итгэлийн маань 7 тэрбум хүн амтай мөн 200 гаруй улс 2500 гаруй үндэстэнтэй бөгөөд одоогоор бүртгэгдсэн 5651 хэл байна. Харин хятад хэлээр дэлхий дээр 20% нь буюу 5 хүн тутмын нэг нь ярьдаг байна. Шинэ эсэлтүүдээ авч эхэллээ. Бүртгэл 2017 оны 3 дугаар сарын 9 хүртэл бүртгэж байна. Гүнз боловсролын төв.